Өглөөний мэнд. За би өнөөдөр хүзүү нуруу аягүй хичээлдэг, тэгээ компьютер дээр ажилладаг, өөр бас бусад төрлийн суугаа ажлууд хийдэг. Тэгээ бүр ялангуяа ингээ хүзүүний ингээд суулттай болчихсон хүмүүс зориулсан дасгал заах гэж. За би болохоор яг тийм энэ чинь нөгөө энэ зам үзүүлэхэд ингээд зураг авахсан. Тэгэхэд бол ингээ хүзүүний ингээ суулттай гарч ирсэн. Тэгээд тэр нь яаж мэдэгддэг байсан бэ гэхээр ингээд 4-5 жилийн турш үү ийшээ эргүүлэхээр зүгээр ээжсэн эндээ очиод эргүүлж чадахгүй өвдөд идэг байсан. Тэгээ яг энэ чинь нэг гэмтлэндаа гэсэн чи гарч иржсэн зураг авалтаа. За тэгээ энэ зүгээр алцсан. Яаж зүгээр алсан бэ гэхээр эхлээд нь би нөгөө сувлалд явахдаа ингээд 5 хоногийн ингээ хүзүүн урууны барай хийлгсэн л дээ. Тэгэхэд бол ингээд энэ хоёр дээр бүр ингээд амар ингээд чангарчдсан мэлээ хүнийх бүр ингээд батцсан. Тэгээ 5 хоног барьсны дараа бол зүгээр алсан. Тэгтээ наа буцаж ирэхэд бол ингэхээр нэг өвддөг өвчин юм байсан. Тэгээ би YouTube-с нэг яг тийм хүмүүсийн хүзүүн нуруу би ясны гажиг цасдаг хүний тусгай тасгалыг ингээд дагаад баг 3 хоног л хийсэн баг. Тэгсэн чинь миний нэг өвчин арилчихсан. Айгуу гоё. Тэгээд ер нь тэрийг одоо болохоор би яадаг болсон бэ гэхээр ингээд үзэж хон чилээд байгаа юм шиг юм уу эсвэл ингээд удаан компьютер дээр ажилласны дараа баг өдөр болгон хийдэг болчихсон. Тэгээд тэрийг хийсний дараах мэдрэмж нь үнэхээр гайхамшигтай. Бүр ингээд их гоё. Би ингээд нэгтчихэж байгаа юм шиг л ингээд болоо явцдаг. Ингээд хүзүү толгой бүр ингээд мэдрэмж нь үнэхээр гоё. Тэгээд тэрийг хийхгүй үед би ингээд өдөр тутамдаа ингээд зовж амьдардаг байсан юм байна гэж одоо бол бодож байна. Тэгээд өнөө өглөөнийхөө дасгалаа YouTube бичлэгээ ингээд дагаад хийх гэж байна. Дагаад хийгээ бас ингээд та нартаа заагаад өгчэй гэж бодлоо. За тэгээ энэ бол ялангуяа суулт үүссэн хүмүүстүүд маш их хэрэгтэй юу гэдэг тасгал шүү. Хүзүүний суулт үүснээр ямар асуудал үүсдэг вэ гэхээр тэр юу тийм мэдрэлийнх нь тижэл өгдөг бүхэл ингээд эд хэрэгтнүүд гимтдэг юм байлээ. Тэгээ ялангуяа ингээд хүзүү чинь хэрвээ ингээд гимтэх юм бол толгой ч өвдөн гэсэн үг. Магадгүй хоолоо авч юм уу те аль үеийн юу тийжэж тэрнээс хамаарах юм шүү. Тийм учраас энэ тасгалыг юу гэдэг байнга өдөр болгоо ингээд хийгээд чадахгүй маа гэхэд хаяа ялангуяа ингээд чилсэн үедээ ингээд хийчих яах юм бол та юу гэдэг урт удаан сайхан наслын шүү. Юу гэдэг ихэнх өвчний 80% нь гэлүүдээ ингээд хүзүү нурууны ингээд мэдрэлийн дарагдалтаас үүсдэг гэсэн. Тэгэхээр та олон өвчнөөс сэргийлж болно шүү. За энэ тасгалыг босоогоор хийж болно. Бас ингээд суугаар хийж болно. Би босоогоор хийх дуртай. За эхний тасгал нь бол мөрөө эргүүлнэ. Мөрөө үеэр нэг айгуу сайхан эргүүлж өгч байна. Миний компьютерыг энэ тань л да. Би дагаад хийж байгаа. За. За одоо буцаага чигийг эргүүлээд урагшин мөрөө эргүүлнэ. Ингээ хийхэд ужээ ингээд айгуу гоё. Нэгдэж байгаа байхгүй юу? Одоо гаригийн тасгалыг хийхгүйгээр өөрөө төсөөлж чадхаа болж хэлж байна. Эйгөө гоё дараа талигдчих. За дараагийн тасгал маань мөрөө өргөөд болгож байна. Мөрөө чихээ хүртэл өргөөд тавьж байна. Энэ компьютер хатуу энэ чангалж байна. Инхээр хамгийн гоё нь юу юм гэхээр үүдээ гидсний ч юм уу бусад булчингийн тасгалаас ялгаатай гэх юм бол нөгөө өвдөж заваахгүй зүгээр л айгуугаа ингээл чилээсэн гардаг их кайфтай. За дараагийн тасгал нь хажуу тийшээ харж байгаа. Ингээд дахиад шиг өргөшөө нэмээд толгоо айлгал урагшин хол өргөж зөвхөн ингээд толгойноо хэсгээр ингээд ерөөдөө болчонгуудаа ингээд өнөөдөр салгаа цонгоод ингэсэн. Болсон гэж. Дараагийн насгал тултал нь ингээд мөрлөөгөө толгой орхиж гэнэ. Ингээд чилээс аваад үнэхээр гоё.
Нэг юм бол яг таны хэр өөрийгөө хүчилж байгаас шалтгаалаад баг зэрэг бол хөлөрж байгаа. Гэхдээ ингээд шаналгаатай байхгүй л да зүгээр нэг 15 минут гоё дэвчил өөрийгөө сонгочих хэрэгтэй. Таны нэгэн тэгээд тасцны дараа бол юу хийхгүй байж бол өөрийгөө төсөөлөхгүй бах уу? Дараагийн асуулт маань. За мөрөндөө бүр давуулж харна гэж байна. Юу тийшээ? Ингээд хүзүү шархирал бүр ингээд мэдээтэй байхгүй. Таны хүзүү шархирч байна уу? Стабай. Одоо хөлчмөдтэй би зүүн тал руугаа ирэхчээд баруун тал руугаа ирэх хагас сэргийлж чаддаггүй байсан бол одоо ингээд айгаа чиглэлтэй байдаг. Ингээд гоё. Чиний сонлоод байна. Яг хоёр удаа гэж нэг. За сүлчээ та. За дараагийн асуулт маань гараа дэш нөргөө пуралгаа толгойн хар тавьчин тэгээ гараа дэш нөргөтэй амьслаа. Тэгээд ингэ сунгаж өгöd цэц ирэхтэй амьсгаа аав хажуу талаас нь харуул ингэ тэгшгөө бүгдийхөө. За ийм тэгшгөө тэгээд бие сунгаж өгöd. За түрүү энэ би YouTube бичлэгээ зааж байгаа хүмүүс маань тэгж юм л та. Хүн ингээд айл гараа хамгийн ингээд хэрэгэлдэг байна. Тэр талын ингээд чангарчдаг гинэ. За тэгээ бодвол миний тэр нөгөө баруун талынхан хүзүүн ингээд чангарсан байсан шалтгаан нь болохоор дандаа нөгөө баруун талаараа компьютерийн маус хэрэгэлдэг. Тэгээ тэрнээс болсон юм шиг л юм л та сая яг сонсоход. Тэгэхээр одоо баг хүн амын ихэнх хувь нь л компьютертэй ажиллаж байгаа ба. Тэгэхээр өөртөө тийм үед толгойгоо эргүүлээ чангарал байна уу? Үзээрээ байх юм бол энэ наслыг хийгээрэй. Дараагийн асуулт руу шилжчихье. Толгойгоор ингээд тонгоо хүзүүгээ дарна гэж хажуу талаас нь харуулъя. Сэхэрлээ. Тонгоо амсаа харуулаа. Амсаа харуулаа. За ингээд үргэлжлүүлээ. Толгойг ингээд байг гэрэн дарж өгнө. Тэгэхээр чи яг тэр нөгөө хүзүүний моглнууд нь гоё ингээд татагдаж өгөөд нөгөө дарагдсан мэдрэл чи яг гоё сонж байгаа байхгүй. Тэгээд хойшлохтаа цээж байгаа дэлгэж өгөх юм. Байдгийн цээжэд дэлгэлээ. Тонгоохтой толгоогоо гараагаар дарна штэ. Тэсээ аль хэдийн одоо ингэж хийж хахад түрүү миний нөгөө нурам дээр хоёр бүлч аягүй чангарчтай байлээ гэдээсэн чинь маань ингэ тавирж байгаа мэдрэгдчихэв. За дараагийн асуулт маань адилхан байдлаар тэгтээ 10 зүүн тишээгээ одоо толгойгоо хөдөлгөнө. 1 2 тэгээ ингэж тонгоохтой хамгийн гол нь гараараа толгойгоо ингээд дарж өгөх шүү. Тэгээ өөрийгөө илүү сонгоно гэсэн үг. Йоо одоо бол ингээд тасал хийхдээ булчмууд аюугаа мэдэрдэг болсон. Үнэхээр гоё сонж өгч. Тэгээд дуусна дараа мэдрэмж нь үнэхээр гоё. За ингээд дараал. Таслаа. За туслаа. Толгойгоо буцаж авчихлаа. За тэгээд цээжэд хэлгээд таац руу харъя. Уртамсаалаа. Гарлаа. Саяхан зүгээр сонголт хийсэн юм.
За тэгээд дараагийн дасгал гараа энд авчлаа. Гараа толгой чихэн дээрээ тэгээд нүгээрээ сунгаад бас ийшээ хазаахта гараараа толгоогоо татаж өгөн. Тэгэнгүүт яг хүзүүн ийм хэсэг ингээ гоё. Болчихно ингээ сунж. Артлаараач гоё ингээ сунж гэж мэдрэгдчихэ. Тэр бас мэдрэгдэж байна. Ийм байдлаар нэлээд удаан биш үү? За гараа солиод толгойгоо доотлаа. Тэгээд өөрийгөө хит өвтөхгүйгээр шараа гэж. Энэгээр өстой гоё татагдаж жилээс нь гарч байна. За буцаж ирээд гараас ихсэг гинэ. Гараа дэшин өдөрөөс байрлаа. Ингэчээд тэгшин нүүр тэгшин нэш тонгоочлохгүй. Тэгээд энэ гараа юу тийм зүүн гараараа нугалсан байгаа баруун гараа түлхэж өгөөд тэгээ хазаа гинэ. Хоёр чиглэл таталтай байна л да. За ингээд бол надад одоо юу мэдрэгдэж юм гэхээр бүр энэ ташаа гэдэг үлээ тэр хүртэл таталт болж байгаа мэдрэгдэж байна. Гараа соллоо. Баярлаа. Миний юм шулуун штэ. Тэгээд нөгөө тал руу хазаалаа. Хазаахтаа энэ гараараа зүүн гараа татаж өгнө. Дээр нь хамгийн чадах хэмжээнд хүртлээ ингээд хазаанаа. За тэний дараагийн дасгал гараа алтлаад хажуу тийш нэг буурлалаа. Тэгээд буцаана. Тэгээд ингэж сарваж автай л болох тултлан ингэ болчонгаа дээш ингэ татаж өргөж өгөөрэй. За ингээд одоо надад юу мэдрэгдэж юм гэвэл гарнуудын бэлчин сумхаас гадна нуруу тэрчтэй сундаа мэдрэгдэж байна. За энэ болохоор гар утастай ялангуяа их ажилтдаг хүмүүст хэрэгтэй тасгал гэж шүү. Хүзэн энэгээр хүртэл чилээс гарч ид. За ингэ таслаа. Дараагийн тасгал маань хоёр гараа ингээ хойно байхнаа юу тийм гарны үзэрс харагдах боловч ингэж барьж шүү. Тэгчээд энэ гараа хойшоогоо өргөнгөө хажуу дэшээ сунж өгнө. Хоёр чиглэлд нэгсэндээ сунж ин гэсэн үг байхгүй юу? Нэг хажуу тишээ нэг хойшоогоо. За хармони хэвээр штэ. За энэ алганы хийхдээ нуруу үлцэх байх хэрэгтэй шүү. Тэгээд амьсгаа авалт гаргалтаа гой хуваарлна. За дараагийн дасгал маань гараа ингээ хойно ингээ залбирж байгаа юм шиг байна. Харж байна. Хэрэг гараа барьж байгаа юм шиг залбирж байгаа юм шиг барьж чадахгүй бол зүгээр ингээ хийчих болно. За тэгчээд залбирчаад миний гоё болж байна. Хэд хоногийн өмнө болохгүйсэн аахгүй. Тэгээд хажуу тишээ. Нөгөө тал руугаа
Хоёр агаа ингээд шулуун болоход урагш нь харуулж байгаа тийм. Ингээ хол нэгсэндээ тогсны үд шиг л ингээл хол сонголт дээш нь доош нь болох юм байна. Стагаша. За ингээр юу болж юм? Ер нь энэ таслыг хийж байгаа төрний миний нөгөө яриадсэн тэр нэг нурны арт гэдэг хоёр галны дэдл юм шиг байна. Чангарлал ингээд гой тавигдаж байгаа мэдэгдэж тань тэр нь бол их хүчээр байгаа юм шиг байгаа юм аа. Тэр тавигдал юм. Өстой гоё. За дараагийнх нь өөрийгөө ингээд тэглэн хэжээдлээс бас илсэх. Тэгээд доошо тангуулгын шилээ. Тэгээд өөрийгөө тэгээд ослон ингээд бол бүх нуруугаар доошоо татагдаж нэгдэж байгаа мэдэгдэж байна. Аль болох толтол нь өөрийгөө ингээд татаж өгнө штэ ингээд сунахтаа. Дараагийн асуулт. Тийм энэ өстой гоё. Хүзэнээр ингээ гараа тавина. Тэгээ энд чинь хоёр булчин байгаа шүү дээ. Тэрийг ингээ гоё массажлж өгнө. Энийг өөрөө массажлах бүр айгүй гоё. Тасгал хийгээгүйсэн ч гэсэн өөрийгөө ингээ массажлаад юмэр юм шиг байна л да. Энэ хоёр булчин ингээд тавигдахаар бас амар гамардаг. Тасрахаа. Тэгтэл хүзөө шархирал байна. Шарвстал юм гэсэн үг. Тэгээд энэ хоёр штэ. Стогой. Тэгээд хүзөө ингэж ааж иргүүл гинэ. Өөрчмөр би ингэж баруун талгаа иргүүл чадахгүй штэ. Стогой. За тэгээд гараа буулгаад асуул маань дуслаа. За одоо ямар мэдрэгдэж байна үзээ тий. Них гоё ингээл энээсээ дэш ингээд онгоцсон. Гоё ингээд хязгааргүй санагдаж байна. За энэ удаа ингээд хүзүүний тасгалаа хийлээ. Тэрнээс гадна надад ингээд бас нурууны доод хэсэгт ингээд бас суулт байгаа. Тэр нь бол нэлээд өвддөг. Би ингээд хан будаж байгаа, буруу будаад гинтэцээ. Тэгээ тэрний тасгалаа хийх хэрэгтэй байгаа, хийж эхлэх байгаа. Тэгээд жоохон хийгээд үр дүнгийн үзчихээрэй. Бас тамартай заана. За тэгээ анхаарал тавьсан баярлалаа. Ингээ сайн хүзүү нурууны жилэсгүй энэ тасгалаа хийгээд тэгээ сайхан явж байгаарэ гэж хэлмээр. Баярлалаа штэ.